Хэрвээ нэлээд хүүхдүүдийг гадна ертөнцөөс тусгаарлан тэднийг нэг өрөөнд хамт өсгөвөл тэд ямар хэлээр сурах бол 1920 оны 9-р сард энэ дэлхийн номлогчсын Колката хотын баруун өмнөд хэсгийн аягаар явх үедээ чонод тэжээлж өссөн хоёр охиныг олсон байна. Тэрээр тэднийг буцаан аваач судалгаа хийжээ. Эдгээр хүүхдүүдийг багаас нь чон өсгсөн учраас тэдний биеийн хөдөлгөөн хариу үйлдэл нь хүртэл чонын зуршлуудтай маш адилхан байжээ. Тэд нарны гэрлийг үздэггүй байсан бөгөөд шөнө болоход маш идэвхтэй болдог байсан. Тэд жирийн үнээс илүү харанхуйд харах чадвартай. Мөн хүрэлцэх, сонсох мэдрэмж нь өндөр байв. Тэд хүний хоолнд огт сонирхолгүй. Харин амтны эсэг болон түүхийн махан дуртай байв. Тэд бүр хүний үнэрийг ялгаж чаддаг байв. Тэдний хэл ярианч бас хүнийх биш байсан. Харин чон шиг шүн дунд ойлгохтуу гаргадаг байв. Энэ явдал шинжлэх ухаанчдыг нэгэн асуултыг бодоход хүргэсэн юм. Хэрвээ их хэлний заавар дамжуулалт байхгүй бол хүн төрөлхтөн ер нь өнөөгийн нарийн төвхтэй хэлний системийг зохиож чадах уу гэж. Гэхдээ дараа нь бас нэг үйл явдал шинжлэх ухааны ертөнцийг цочирдуулсан юм. 1970-ад онд Никарагуа улсын нийслэлд төрөлхийн сонсголгүй хүүхдүүдэд зориулсан хэлгүүчүүдийн сургалт байгуулагдчихэ. Тэдгийн сурагчид ямар нэгэн албан ёсны дохионы хэл сурч байгаагүй учраас багш нар дохио зангаагаар маш хичээ заасан ч үндсэн дохионы хэл сургаж чадаагүй. Хамгийн энгийн харилцаа хүртэл ихэнх үнэртэй байсан. Гэвч удалгүй хачирхалтай зүйл тохиолдсон нь багш нар гинт анзаарсан. Хүүхдүүд сургуулийн талбай дээр ч бай, сургуулийн автобусанд ч бай, хичээлийн засваргаанаар тоглохдоо ч өөр хоорондоо маш идэвхтэй ойлгоцгол харилцаж байжээ. Хүн бүр янз бүрийн хөдөлгөөн дохио зангаагаар яриад байв. Эхэндээ багш нар өөрсдийн заасан нөлөөсөн гэж бодсон ч харин хүүхдүүдтэйгээ харилцах үед тэдний дохионы хэлийг хэн ч ойлгохгүй байсныг олж мэдсэн. Ингээ захирал гаднаас тусламж үзэхээр шийдэв. Удалгүй Америкийн нэгдсэн улсын хэл шинжилгээний эрдэмтэн чүдэг хийгээд багтаага ирсэн. Хүүхдүүдийн дохиог нарийн судалсны дараа тэдний дохионы хослол нь янз бүрийн утгатай баялаг хэллэгтэй байсныг олж мэдсэн. Мөн энэ нь аль ч мэдэгдэж буй дохионы хэлэнд хамаарахгүй байв. Олон удаа харьцуулсны эцэст тэгээд дараах дүнлэнд хүрсэн нь эдгээр хүүхдүүд гайхамшигтайгаар шинжлэх зохиосон байв. Өмнө нь хизээж байгаагүй шинжил. Никарагуа дохионы хэл бусад ихэнх дохионы хэлтэй харьцуулахад энэ нь илүү энгийн бөгөөд илүү үр дүнтэй байсан. Бүр хэл зүүн ялгаач агуулсан байв. Гэвч энэ хэл хэрхэн нүссэн талаар тодорхой хариулт олоогүй юм. Яг л хүн төрөлхтний анхны хэлтэй адил. Шинжлэх ухаанчид одоо ч хариултыг нь олоогүй. Гэхдээ нэг зүйлийг итгэлтэй хэлж болно. Хэрвээ хэлний орчин анханасаа байгаагүй бол нийгмийн нарийн харилцааны нөхцөлд хүн төрөлхтөн шинэ харилцах хэрэгсэл зохиож чаддаг. Мөн зарим эрдэмтэд хүн хэл зохиох бүтээх чадвар нь хүний хувьсгалын явцад бий болсон төрөлхийн генетик чадвар гэж үздэг. Өөрөөр хэлбэл бидний ДНХ-д нийтлэг хэл зүйн системээс суулгагдсан. Мэдээлэл ямар ч хэлбэрээр илэрхийлэгдсэн бай эцдээ бид өөрсдийн гэсэн хэлний системийг бий болгож чаддаг.